Гэр бүлээрээ оролцох боломжтой гэр бүлийн гишүүн бүрт зориулан хүргэдэг хөгжөөнд Цингент DNA шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Мэдээж нэвтрүүлгийн маань гол зочид бас бааtruуд бол гэр бүлийн гишүүд. Миний зүүн жигүүрт цэг эхчүүд, харин баруун жигүүрт хүүхдүүд байраа эзлэн зогссон байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын загварын урлагийн залуу үеийн төлөөлөл болсон загвар өмсөгч Билли гөрж байна. Бүгдээрээ угтаа авцгаая. За сайн уу Билли? Ажил сайн уу? Ямар өндөр юм бэ? За нэвтрүүлэгт ирсэнд маш их баярлалаа. Тавтай морил. Бас намайг өрсөнд баярлалаа. Тэгээд бас хүрэлцэн ирсэн хүмүүстэй, гэр бүлийнхэн гишүүдтэй энэ хөөрхөн хүүхдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас үзэгчтэй минүүдийн мэндийг хүргэе. За Билли, манай нэвтрүүлгийн мөнгөн шагнал бол 2 сая төгрөг. Таныг хүлээж байна. Гэр бүлийн гишүүн бүрийг амжилттай зөв тааснаар 2 сая төгрөгийг хоёулаа 2 дахь шат руугаа авч явах боломжтой. За мэдээч таахгүй тохиолдолд сая 500, сая 800 гэдэг ингээ яваад өгнө л та. Шууд ингээ 500 мянгаар. Окей. Дөрмийг ер нь бол маш товчхон бөгөөд тодорхой тайлбарлаад өгчээ төхөө. 10 гэр бүл байгаа энд. 10 эцэг эхчүүд, 10 хүүхдүүд байгаа. Эдгээрээс 7-ог амжилттай зөв тааснаар хоёулаа 2 дахь шат руу амжилттай орно. Ойлгомжтой тий. Яг одоо энд зогсоод энэ 10 гэр бүлээс 7-ог зөв тохируулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэж нэвтрүүлэгт орж байгаа болохоор итгэлтэй байхгүй болохгүй тий. За Билли бэлэн үү? Нэгдэр үе эхлэх үү? Үзэгчтэй нэгдэр үе хамтдаа эхлүүлцгээе. За энэ чи 10 эцэг эхчүүд, энд 10 хүүхдүүд. Сонголтыг дандаа 100 гар талаас нь хоёулаа зургийг дэлгэцэн дээр маш нягт харах боломжтой. Ер нь бол сонин, содон, царайтай тийм хүн сонгол зүгээр. Ягаад гэвэл хүүхдүүд нь ч гэсэн генийг аваад сонин, содон, царайтай. Энэ эцгээр нь хална тий. Тий, эцэг эхчүүдээс үсгэсэн. Зэ үсгийг сонгоё. Оролцогчийн маань сонголт Зэ. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Баяр Магна гэдэг. Хэдэн хүүхэдтэй вэ Баяр Магна гэж? 4 хүүхэдтэй, 37 настай. 4 хүүхэдтэй гэсэн. Алдар тэхийн одон байна. За, Баяр Магна ихчийн 4 хүүхдээс нэг нь энд байгаа. Дэлгэцэн дээр гарах хүүхдүүдийг харъя. За, нэг номерыг. За, хоёрыг харъя. Насны хувьд Билли Баяр Магна ихчийн насыг бодоод тэгээд хүүхэд нь хэдтэй байх боломжтой бол гэдгийг бас бодох хэрэгтэй тий. За 3 номер. За 4-ийг харъя. За 5-ыг харъя. Ой. Тий. Тий. За Баяр Магна ихчүүл одоо бидэнд маш их тусалж байнгын инээж өгч байна. За 6-ыг харъя. Үгүй. Сайн уу? 6 дээр зогсож байгаа оролцогч. За 7 руу оръё. За 7 номер дээр зогсож байгаа оролцогч анаад энийг дүүрээ. Ямар хөөрхий. Хацар нь хонхоод юм байна. За яа би систем нэлээд төрөлцөнчлөө шүү. Тийм үү? Чамд 2 боломж байгаа шүү. Багын зургийг харах боломжтой. За 8 дээр. Аим. За. Энэ бол иш байна гэж. За 10 хамгийн сүүлийн оролцогч. За юу гэж бодож байна Билли? Хэцүү сонголт байна. Таймер хэцүү. Чамд 2 боломж байгаа. Зэ дээр зогсож байгаа оролцогчийн багын зургийг, за чиний нэг эргэлзээд байгаа оролцогчийн багын зургийг хоёулыг нь харьцуулаад харах боломжтой. За тэр боломжийг түр хадгалчихъя. Яг үнэ. Дөнгөж эхэлж байгаа юм чи. Хоёулаа дахиж харах уу? 2-ыг болон 5-ыг харъя. 2-5-2-ыг харчээ. За насны хувьд юу гэж бодож байна Билли? Баяр Магна их хиттэй бол энэ бүсгүй хиттэй бол жоохон төгтөх юм шүү. Харин тийм. Би одоо чамд бас чадлаараа туслана. Миний бодлоор бол бас жоохон төстэй л харагдаж байна. За энэ 5-ыг сонгоч. Итгэлтэй байна уу? За. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт 5. Зөв хариултыг хамтдаа харцгаая.
Зээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Биш. Билли. За зүгээрээ дөнгөж эхэлж байна. Дахиад олох хэрэгтэй. Зөндөө боломжтой. Хоёлоо 7 оролцогчийг та хүртлээ хоёлаа энэ чи байна. Аа тийм үү. Заавал таалгаж ийж. Заавал тааж. Хоёрдугаар үеэр орно. Гэхдээ мөнгө бол сая 2 сая байсан, сая 500. Хамгийн доотлын үн 50,000 төгрөг. За шууд хоёлоо олон юм ярихгүй дараагийн сонголтыг хий. Чиний сонголтын асуудал юм. Яа, хэцүү байна. Би бол мөн л гэж бодчихсон. За тэгвэл би одоо гээ сонгоч. Гээ. Яагаад? Яагаад гэвэл нөгөө гээ дээр зогсож байгаа юм манас өндөр настай хүн байна. Оролцогчийн маань сонголт гээ. Таны хэн гэдэг вэ? Намайг жигжит зураг гэдэг хүн байна. Жигжит зураг хэдэн настай вэ? 68 нас. 68? За. Оо, бүгдээрээ баяр хүргэхгүй жигжит зурагтай. Гайхалтай. Манай нэвтрүүлэгт ирж оролцож байгаад маш их баярлалаа. Жигжит зураг маань хэдэн хүүхэдтэй вэ? 6 хүүхэдтэй. 6? Тий. Оо, алдартай. За. Жигжит сүрэн ахын 6 хүүхдийн нэг нь энд байгаа. За, ингээд сонголтуудыг харъя бүгдээрээ. За, нэгдүгээр сонголт. Энэ хүүхдүүдийнх нь насыг мэдчих болохгүй тийм. Үгүй. За, ийшээгээ бол харин. Би харин яг мэдсэн шүү. Тэгж бодсон бас. Тий. Бас тийм байна. Хамар. Бас уруул. Шанаа энэ эсгүүд бол ерөн төстэй энэ билээ. За, 3 номерыг харчих. За, 4 номер. За, 5 номерыг харъя. Чи яаж шинжмээр байна? Чиний л дор. Чихийг харах уу, хажуу тийшээ харуулах уу? Ямар байна те? Тийм. Миний хувьд бол жигжит зураг ах маань мэдээж өндөр настай хүн болохоор 1-2 дээр л тийм л эргэлзэж байгаа юм. За дараагийн сонголтыг харчих. Ямар ч тач хоёулаа сонголтуудаа дуусгаад тэгээ эргэлзэж байгаа оролцогчдоо инээлгээд хажуу тийшээ мишээ харчихдаг уу. За 8-ыг харъя. За 9-ыг харчаа. За 10-ыг харъя. Гэхдээ бас их сонио жигжит сүрахын үед бас хин цүгтэй байж магадгүй байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ миний бодлоор бол надад 2 гэж бодож чинь чамд яаж байна? Тийм надаас яг 2 юм шиг санагдав. За амжилт хүсье. За. Одоо хоёулаа заавал таан шүү. Үзэгчтэй биеллийн сонголт 2. Мумбасаг. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Гээдээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Мөнгө. За одоо хоёулаа авахгүй шүү. Йоо, шүдээ. Цаашдаа ингэж тагаа явна шүү. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. За, айлын хэд хүүхэд вэ? 6. 6 хамгийн бага нь байна тий? За, аавда зориулж хэлэх үг байна уу? Аавда маш их баярлалаа. Тэгээ маш их хайртай шүү. Тэгээд эрэгтэй хүн болооч тэр юм уу өдөр алгаа хайртай гэж хэлж чаддгүй. Тэгээ аавтайгаа дурсамж бүтээх гэдэг өнөөдөр нэвтрүүлэлтэд оролцож байгаа. Тэгээд таасанд маш их баярлалаа. Хоёр тааж байгаад хамгийн сайн сайхан өгсөн өрөө баярлалаа. За баяртай. Баяртай. Ой, таацсан чи баяртай. Дуу ороод эхэлж шүү билээ. За одоо хоёулаа гой цоглог ирж хүчтэй энд үлдсэн оролцогчдоос одоо таа төхөө олон юм ярихгүй шууд таалтыг эхлэе. Зүг. За тэгээ. За, биеллийн сонголт. Одоо Ж-г сонгож. Ж дээр зогсож байгаа юм. Яагаад? Яагаад гэвэл одоо надад амар амархан байна л та. Сэтгэл дотроо таацсан уу? Мондөг. За үзэгчтэй биеллийн сонголт Ж. Сайн байна уу та? Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. Намайг Уланбаяр гэдэг. Хэдэн хүүхэдтэй вэ? 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй. 4 хүүхдийн нэг нь энд байгаа. За эхний хувилбарыг харъя. Нилээн бас тий. Тийм одоо жишээлбэл яг энэ хамрны энэ За уламжлалаараа Хэлбэр, тий. Ж дээр зогсож байгаа, нэг дээр зогсож байгаа оролцогч хоёрыг инээлгч идэх баялаа. За энийгээрээ. Залуу энийгээрээ. Шүтээ гаргаарай. Аха. За хажуу тийшээ нэг хараад харуулж идэх үү. За. За баярлаа.
За дараагийн сонголтыг харъя. 3 дээр зогсож байгаа хүү. Энэс тэ хөөр хөөхтэй. Тийм бэ. 4-ийг харъя. За 5-ыг харъя. За харин энд яаж ийн? Үгүй юу? Үгүй. За манай Билли өөртөө маш ихтгэлтэй байна. Үгүй ээ гэж чинь. За дараагийн сонголт. За 7-ыг харъя. За 8-ыг харъя. За 9. За 10. За оролцогчдыг харж дууслаа Билли. Тэгэхээр нэг лавшруулж харж болно. За тэгээ. Хэдийг хармаар байна? Нэгэ? Нэг аха. За нэгийг харъя үзэгчтэй. За ер нь бол нэлээд төстэй шүү. Яг Хамар. тий хамар нэгдүгээрт дээрэс нь нөгөө нэг нүдний өнгө жоохон төстэй. Нүдний өнгө. Тэгээд ээж бол бас давхраа. Яг үнэ. Залуу юм тий. За сонголт итгэлтэй. Итгэлтэй. За дахиад нэг амжилт тусч. Үзэгчтэй Биллийн сонголт 1. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Ж дээр зогсож байгаа оролцогч танай ээж мөн үү? Мөн. За Билли маань үнэхээр мундаг юм байна. За хоёулаа ганцхан алдсан. Одоо яг энэ ганцхан алдалтаа хоёулаа хадгалаад аваад явъя гэж тий. Яг сая 500-аа бариад орно шүү. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За айлын идэх хөхтэй. Айлын баг. Айлын Тий баг. мэдсэн ба гэж. Одонгийн хөхтэй шүү дээ тий. Анх ээж болоход ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? 4-ийн 4 хүүхэдтэй шүү дээ тий. Гэхдээ хамгийн анхны хүүхэд төрж байхад ямар мэдрэмж авч ирсэн бэ? Гидсэнд байхад маш их гоё. Айгүй хайр хүрнэ. Яг төрөхөд бол тэгэл ээжээ л боддөг юм байлээ. Ааха. Эмэгтэй хүн төрөхөөрөө ээжигээ илүү ойлгохдаг гэдэг тий. Миний ээж яаж тийм олон хүүхдийг өдөө зэрэгтэй ингэж өсгсөн болоо гэж бүр ээжигээ маш их хайрлж бодсон. Оо ямар гоё. За хүн ээжтэй хэлэх үг байна уу? Баярлаа. Тэгээ одоо ч үзэсгэлэнтэйгээ ээж таартай шүү. Тийм ээ тий яг үнэ. Ямар хөөрхөн юм бэ? За танай гэр бүл дааж явал хамгийн сайхан бүхний хүсэн өрөө. Баярлалаа. Маш ухаалаг, бас царайлаг хүүтэй юм байна. За үзэгчтэй Билли маань үнэхээр мундаг байна. Үнэхэрийн гярхай байна. Билли одоо сонголтоо хоёлоо. Шууд энэ ирчээрээ. Ирчээ алдахгүй дайрыг. Э үсгэн дээр. Үсгэн дээр. Үсэг. Үзэгчтэй Биллийн сонголт А. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Өөрийгөө танилцуулаарай. За намайг Балжинэм гэдэг 2 хүүхэдтэй. За 2 хүүхэдтэй. Нэг нь энд байгаа. За хоёулаа сонголтуудыг хамтдаа. Энэ төрч шилээ авч болох болов уу? За тийм. А дээр зогсож байгаа оролцогч маань шилээ аваад өглөө. За хамтд нэг инээлгч. А дээр зогсож байгаа оролцогч бол гоё нүдтэй. Хүн байна тий. За хоёулаа хамтдаа энийгээрээ 3 дээр зогсож байгаа оролцогч энийгээрээ. Шүтнүүдээ гаргаад энийгээрээ. Шүтээ гаргаарай. За шүтийн сайн хараараа Билли. Хамрын сайн хараарай. Хүүгийн хамар бол нэлээд дээшээгээ, аавын хамар бол доошоогоо байна. За 4. За Мэдээч биш байна гэж. биш вэ нөө? За. За дараагийн сонголтыг харъя. За. Хөөе энэ тарин яаж ийн? Үгүй юу? Үгүй юу? За би бол Биллид бүр амар итгээд байна. Одоонос гингүүт нэрэл чим шиг санагдаад. За дараагийн сонголтыг харъя. За. Бас арай биш байна. Биш үү? За ойлголоо. 7. Хөөе. Яа, мөр хөөх юм аа. Яаж ин? За 8-ыг харцгаая. За 8 бас биш байна. Биш үү? За 9-ыг харъя. За 9 уруул яаж ин? Уруул. За хамар, хөмсөг. Болон нүрийн хэлбэр. Гол нь нүрийн хэлбэр. Нүрийн хэлбэр хэр байна? Тэстэй. Тийм одоо жишээлбэл нөгөө нэг нүрийн хэлбэр гэхээс илүү толгойн хэлбэр нь надад аягүй адилхан харагдаад байна л да. Бас тий 10-ыг үзье тэгвэл. За энэ охины нүд бүр ингээд дээшээгээ тий.
Тийм байна. За өөр юм тий. За байна. За эргэлзэж байгаа оролцогчтой хоёлаа харьцаа. За би 9-ийг 9. Сэтгэлтэй байна уу? Боломж байгаа шүү. Багын зургийг харах боломж байна. Ямар вэ? За өөрөө л мэд. Би бол чамд итгэж гин 2 хүнийг дараалал таацсан учраас. Одоо 3-ыг таарчих юм бол би барыг хөтлөх шаардлага алга. Чи өөрөө таагаад байгаа явчих. за ерөөсөө энэ дээр л. Яа тэгэхээр нөгөө анхны first юугаар Мэдрэмжээр. тэгэхгүй бол эргэлзчихвэл бас юу бол. Тийм ээ, чи бүр төөрчдөг тий. За ойлголаа. 9. За. Үзэгчтэй. Оролцогчийн маань сонголт 9. Яна гэж. Зөв хариултыг хамтдаа харцгаая. А дээр зогсож байгаа оролцогч танай аав мөн үү? Биш. За яа тий. Зүгээр шүү дээ. За. За дараагийн сонголт руу шууд орё идэх үү? За. Аагаа үргэлжлүүлж болно, зээгээ үргэлжлүүлж болно. Гэтэ би чамааг илүү шинэ хүмүүс таниасаа гэж бодоод байна л та. Тэгэхээр урдлаас таах уу ямар вэ? Надад бол ёо их бас гоё харагдаад ах юм. Гэтэ мэдгүй чиний сонголт шүү. Мөнгөн дун сая төгрөг болсон. Хоёулын сая барь шүү. За. Яа, е. Яна маш хэцүү байна тий. Тийм байна тий. За чамд ихэд яг сонгож. Яг сонгоо. За ойлголоо. Окей. Үзэгчтэй биеллигийн сонголт бол миний сонголт. Яа. Сайн байна уу? Сайн байна уу? За, өөрийгөө танилцуулаарай. Намайг Тунгалаг Тамир гэдэг 29 настай 2 хүүхэдтэй. За, Тунгалаг Тунгалаг Тамир. 2 хүүхэдтэй. Энд нэг нь байгаа. Сонголтуудыг харъя хоёлаа. За би одоо биелээд одооноос тусалнаа. За ер нь бол нэг иймэрхүү маркийн хөрхөн бондгор. орж ийлаа тий. За дараагийн сонголтыг харж явъя. Яа. 5. За чидтэй гэж. Биш үү? За энэ бас биш байна. Тийм байна. Хүү. За дараагийн сонголтыг харъя. Дараагийн сонголт 8. 8. За 8. Биш ээ. За 9 рүү орчихоо. За 9. За За next гэж. 10-ыг харчаа. Арай биш үү? Тийм байна. За эргэлзэж байгаа оролцогч 7 юу? 7. Окей. Пис. За 7-ыг хоёлаа харчих. Маш хөөрхөн хүү байна тий. Хөөрхөн Хоёул инээлээ инээлээ харчих. яг үнэ. За ёо дээр зогсож байгаа оролцогч 7 дээр зогсож байгаа миний дүү. Та хоёр инээгээд өгөөч. Ой тэр. Яг байна тий. Чихийг харж болох уу? Хоёлаа хажуу тийшээ хараад. За чих бол бүр яг байна уу? Ой тийм биш. За. Яг байна. За тэтгэлтэй юу? За. За. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт 7. Мөн үү хөрхнөө. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Ёо дээр зогсож байгаа оролцогч чиний ээж мөн үү? Мөн. Баяр үргээ. Үнэхээр тий. Амар хөрхөө. Яа. сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн уу? Нөө За чамайг ин гэдیں۔ Эрдэнэ төгөлдөр Эрдэнэ төгөлдөр хэдэн настай? 7 настай. Эрдэнэ төгөлдрөө чи ээж аваарынхаа хинтэй адилхан бэ? Ээжтэйгээ. Ээжтэйгээ юу? Юу нь адилхан яг? Нүд хамар урал Чи өөрөө тэгэж бодсон юм уу? Чамд хүн хэлсэн юм уу? өөрөө тэгсэн. Өөрөө тэгж бодсон гинэ. Эрдэнэ төгөлдрөө ээжтэй зориулаад гоё юу хэлээр мэд. Ээжтэй хайдаас уу?
За баярлалаа. Насгүйтэй хайртай шүү. За баярлалаа. Танай гэр бүл дааж байгаад хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. Бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хамт үзэж байгаа хайртай хүмүүстээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр эрүүл байх амархан Vitos брэнд ажиллаж байна. Шоунда иргэн тавтаа норил үзэгчтэй гэр бүлийн гишүүдийн зөвхөн царай төрхөөр нь тааруулна гэдэг хэр барагтай тийм бас амар зүйл биш. Гэтэ чамд ямар вэ? Чи гурыг таацсан шүү дээ. Тийм гэхдээ бас нэлээд хэцүү юм байна. Нилээ хэцүү байна. Урд нь ерөөсөө нэг иймэрхүү Яг юу нь хэцүү байна ер нь? Бүгд л адилхан байна уу хоорондоо? тийм нэг юм эргэлзээтэй байгаа байхгүй би. Аха. Жишээлбэл ингээд зураг үзэж яхад ингээд заян ч юм уу гэж бодонгууд дараагийнх нь заян ч юм уу гэж бодонгууд тэр хоёр дээр эргэлцэх нь амар хэцүү. За оролцогч биеллийн маань сая төгрөгийг өөртөө авч үлдэж чадсан. Одоо 4 оролцогчийг таана. Тэгээ 2 дугаар үе эхлэн. Хоёлоо одоо сонголтоо хийж эхлэх үү? За тэгээ. Сандраад Хоёлаа байна. сонгож үзлээ. Бидгээ? В. Вэ? Аха. За вэ. За В гэсэн. Болно шүү. За үзэгчтэй биеллийн сонголт вэ. Сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулаарай. Төвдөнд орж гэдэг. Төвдөнд орч. Хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй. За. Хоёлаа сонголтууд арах уу? Уруул нь адилхан болоод ирсэн. За гэхдээ нүд нь биш байна тийм. Тийм байна. За Гэтэ ер нь ойролцоо авах бас боломжтой. боломжтой тийм. За дараагийн хүүхдийг. За дараагийн хүүхд. За дараагийн сонголт. За дараагийн сонголт. За дараагийн хүүхдийг. За 9. За 10-ыг харчээ. Дөрийг дахиад харж болох. За тэгээ 4-ыг дахиад харч. Гэхдээ нүд бол нэлээд адилхан. Нүд адилхан байна. Надад олонгод юу нь адилхан байна вэ гэхлээр хамарны үзүүр хэсэг тэгээд энэ уруул нүүрний ер нь нэг юм ерөнхий байгаа байдаг Тэншил тийм. байна уу? Чи юу гэж бодож? За чиний Яг сонголт чамаг хийсэн чинь яг нэр тийг санагдаж байна. Гэтээс нуруу нуруу юу? биш нуруу хамарны нуруу тийм Хамарны нуруу. Ааха бас. байж болмоор. За юу гэж бодож чинь? За дөрвийг сонголт. За итгэлтэй байна уу? Яг ч амар шүү. За алдах юм бол мөнгөн дүү 800 мянга болох юм байна. за одоо яг дөрвийг сонголт. За окей. Үзэгчтэй биеллийн сонголт 4. Яна. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Вэдэр зогсож байгаа оролцогч чиний аав мөн үү? Мөн. Яа за. За үзэгчтэй биеллийн маань 4 оролцогчийг амжилттай тааж чадлаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За та хоёртай энэ өдрийн мэндийг хүргье. За үнэхээр яг үүндээ бол ингээ Яг харангуй энэ ингээ харсан чинь нэрэл адилхан юм байна. тийм байна Тийм байна, тий. тий. Тэгэхээр адилхан байна. Чамаа хэн гэдэг вэ? Чин зэрэг За чин зориг хэдэн настай вэ? 11. 11 настай. Чин зоригийн чихэн энэ хөөрхөн чихэн хинтэйг адилхан бай. Ээж. Тэгээ. яг та бүр яг. Тэ хүний ген гэдэг маш сонирхолтой тий. Аавын чихийг дуурайвал шал өөр чихтэй болохоор байгаа байхгүй тий. За аавдаа зориулаад хэлэх үг байна. Чин зэрэг. Аавда маш их хайртай шүү. Яа гэвэл намайг өсгөж хүмүүжүүлсэн болохоор. За аав нь хөөдөө зориулаад хэлэх үг байна уу? За хүүдээ ингээд аавдаа ингээд аав гэдэг эрхэм албарыг өгсөн хүүдээ хамгаас их хайртай шүү. Ажаараад хамгийн сайн сайхан богны хүсье өрөөй. Баярлалаа. За Баяртай чин зэрэг. Баяртай. За
Би бүр чиний өмнөөс баярлаад байна. Чи хэр Таньгаас баяртай. ингээд нэг таагаад исэн ч амар гоё урамтай байна. За хоёлаа одоо 3 оролцогчийг амжилттай тааснаар 1-р үе амжилттай өндөрлөн. Хоёлаа энэ сайт өргөгийг 2-р шит рүү заавал авч орно шүү билээ. За амжилт дуудаад хоёлаа дараагийн сонголтыг хий. За. За энэ удаагийн Гэтэ сонголт би нэг аг сонгоцсон байсан тий. Тэгээ нэг алдсан. За яг яад одоо. хоёлаа үргэлжлүүлээ олё тэхүү. Одоо би биеллийг итгэж байна. Үзэгчтэй биеллийн сонголт А. За балжины маха. Өнөөдөр хүүхдийн олноо битэр. Хоёлаа сонголтуудаа харъя. За эхний оролцогч. За дахиад балжин махаа шилээ авч иж болох. За тэгээ. За баярлалаа. Балжины махын хамар юм доош аваад тий. Тэгэхээр 3 дээр зогсож байгаа хүүхдийн хамар юм дээшийг өрөө. Дээшийг байна тий. Гэхдээ энэ том болоод бас доошоо олж магадгүй. Балжины мах анханасаа бас өөр хамартай байсан биш магадгүй л. За дараагийн сонголтыг харъя. За энэ 5. биш ээ. За 6-г харъя. Ээжийг дуурайсан байж магадгүй л юм тий. Тийм. За За 8-ыг 8 бол нэлээд төгсөн байна. Гэтэ би ингээ Эхлээд хажуудлаас харъя харж хоёлаа. За дараа нь дараа нь яг яг байна тий. За 9 9 биш яагаад. биш. 9-ыг би яг инээлгнээ тэгж жагаад нэг. За 10. За 10 шүү. Эргэлдэж байгаа оролцогч чи харъя хэн бэ? За 3 8 2. За 3 8 2-ыг харчих. 8 2 ганцхан энийгээд өгөөрэй. Тэр өстө хөө. За яга. За 3 8-ыг За харчих. 3-ыг харж. За харин. А энэ биш байна тий. Хоёул энийг зөв тааж чадах юм бол дахиад 2 оролцогч зөв таагаад дуусаа. Тэгээ тэн дээр ядаа боломж ашиглах. Энэ бол нэлээд адилхан юм чи. За окей. Итгэлтэй байна уу? Үзэгчтэй биеллийн сонголт 8. Зөв хариултыг хамтдаа харцгаая. А дээр зогсож байгаа оролцогч чиний аав мөн үү? Мөн. За баяр үе. За үнэхээр бүр тийм ээ бити 4 оролцогчийг амжилттай тааж чадлаа. Яа бүр ингээд яг энэ хэсгээр нь бүр амар айгаад байгаа. За тооштой энэ өдрийн мэндийг хүргэе. За октод аавыгаа дуурайд Ойртой тарахаар яг адилхан байна. яг адилхан. Аавтайгаа адилхан гээд аавын найзууд хэлэх юмаа гэдэг. Үнэхээр адилхан байна. Октод яг аавыгаа дуурайдаг тий? Чи итгэлтэй байна уу? Аавыгаа дуурайсан уу? Тийм л. Тийм л гинэ. Аха. Хөөе. Энэ охин нэг л танил байна да. Нөгөө нэг чи юу фэйсбүүкээр олны танил болсноо? Тийм л ах. Мөн штэ. Аль нь чи яах вэ гэдэг охин биш штэ. Тийм ээ штэ ямар гоё. Ийм та болсон биш штэ. За, Санчирмаа те? Хэдэн настай вэ? 8. 8 настай юм уу? Оо, одоо 1-р анги, 2-р анги? 3-р анги юм уу? За, 1-р ангидаа юу гэж хэлж илаа? 1-р ангидаа чи юу гэж хэлж илаа? Чиний нэг алдартай бичлэг байна. Аль нь чи явах вэ? Яг хаатай мөн байна. Чиний тэр бичлэг фэйсбүүкээр одоолсон чи мэдсэн үү? Гинэ. Ер нь юм л болол нэг ийм л хүү юм биш үү те? За, аавда зориулаад хэлэх үг байна уу Санжирмаа? Хайртай шүл гэж хэлэх юм да. Та бүхнийг бол ажиад хамгийн сайхан бүхний хүсэн ерөөй. За, өнөөдрийн дугаард маань аль нь чи яах вэ гэдэг фэйсбүүкийн од Санжирмаа маань оролцлоо. За, биелийн маань 5 оролцогчийг маш амжилттай тааж сая төгрөгийг өөртөө үлдээж авч үлдсэн байна. Одоо чамд 2 боломж байгаа. Багын зургийг харьцуулж харах. Одоо хоёулаа 2 хүнийг зөв таах юм бол 2 дахь үе шат эхэлнэ. За одоо Б-г сонгоч дээ сайн юу? А, Б гэж явсан юм. Б. Үзэгчтэй оролцогчийн маань сонголт Б. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. За, өөрийгөө танилцуулаарай. Намайг Инхүү Эргэд 36 настай, 4 хүүхэдтэй. За, хоёулаа 4 хүүхдийн нэгийг нь олъё. За, Зургийг харъя. За, ер нь ийм дүлгөөн, тайван, амгалан,
тийм хүн байна те. Тэр хүүхдэн ч гэсэн ер нь бол авсан байх боломжтой. Ер нь л нэг төлгөө. Дараагийн сонголтыг харъя. За. Тийм жижигэн нүртэй юм те. Тийм байна тий. Амар жижигэн нүртэй. За, энэ бол өстой нэлийн төгч шүү билээ. Хамрыг харлаа. Тэгээ нүдийг хардаа. Уучлаарай. Та нүдний шилээ авч. Нүдний шилээ аваад тэгээд 9 дээр зогсож байгаа оролцогч мэдээ ганцтай энийг төгчгдөх үү? За энийгээрээ. Энийгээрээ. За энийч. Энийгээрээ. Окей. Энийгээрээ. За харыг харъя. Үгүй бас хөөрхөн төстэй тий. Тэ жишээлэлж энэ хүмүүсийн харж та. Тийм байна тий. За Билли алин дээр эргэлзэж байна? Хис юм уу 10 дээр. За энэ удаад боломжийг ашиглаж болно. За тэгээ. Боломжийг ашиглах уу? За үзэгчтэй Билли маань боломжийг ашиглах юм байна. Хэд дээр ашиглах вэ? За 9-ийг сан. 9-ийг авах уу? За 9 болон Б дээр зогсож байгаа оролцогчийн багын зургийг авъя. Үй. Бүр хамарнуудыг хардаа, нүднүүдийг хардаа. Биш яг адилхан. Яг адилхан шүү дээ. Яг нэг хүүхдийн зураг шиг шүү. Тийм байна. Энэ нь арай бага тэгээд жоохон томорцсон юм шиг тийм. Тийм. За яаж юм бэлээ. За нэг боломжийг ашигласан. Одоо 2 хүн таах байх хэрэгтэй байгаа. Сонголтыг авах уу? Тэгээд за би 9-ийг сонгоё. Саяны зураг нь бол үнэхээр адилхан. Үнэхээр адилхан байна тий. Үзэгчтэй Биллийн сонголт 9. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Б дээр зогсож байгаа оролцогч чиний аав мөн үү? Мөн. Oh my god. За үнэхээр ийм байгаа байдал үнэхээр адилхан байсан тийм. Саяных бол бүр үнэхээр тэр багын зураг нь бол амар адилхан. Үнэхээр адилхан байсан. Ингээл аав ч гэсэн баг инээдэг те нэг юм инээд муутай. Оо. Сайн байцгаана уу? Сайн байна. За чамаа хин гэдэг? Чингүнж. Чингүн хэд хүүхэд вэ? 2 дахь хүүхэд. 2 дахь хүүхэд. Том нь ер нь танаа 4 хүүхдүүд ийм ер нь ийм даруухан уу эсвэл бас тэрэн донд нэг галзуу байгаа юу? Дээдлийн 2 нь ер нь жоохон дараахан. Доошоогоо жоохон ширүүсэж байгаа ер нь. Нилээ ширүү. Тэр ширүүнүүдээс нэг нь аваад ирэхгүй явдаа тийм. Ширүүнүүд нь жоохон. Жоохон нөө. 5 6 настай, 1 настай. Аавдаа хэлэх үг вэ? Аавда маш хайртай шүү. За баярлалаа. Йоо. Хөөс юм бэ. За үзэгчтэй нэвтрүүлэг маань маш амжилттай, маш сонирхолтой, маш гоё үргэлжилж байна. За Билли одоо ганцхан үлдсэн, бас ганцхан боломж үлдсэн, харин сая төгрөг үлдсэн. За хоёулаа энэ сая төгрөгийг нэг 2 дахь шат руугаа заавал авч өрнө шүү. За ингээд 4 эцэг их үлдсэн байна. 4 эцэг ихээс сонголтоо өгөөрэй. Зя X. И? За. Үзэгчтэй. Биллийн сонголт И. Сайн байна уу? Сайн байна уу? За, өөрийгөө танилцуулаарай. Намайг Аз Жаргал гэдэг. Аз Жаргал хэдэн настай вэ? 35 настай. Хэдэн хүүхэдтэй вэ? 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. За, 35 настай, 2 хүүхэдтэй. За, би бол октоудаас л байх болоо даа л гэж хараад байна. Харин тийм. Угаасаа тэгээ 3 хүлцсэн. Тийм. За, сонголтыг харъя. Шилээ авч болох уучлаарай. За, дээр зогсож байгаа оролцогч маань шилийг авъя. Уруулал өөр байна уу? За, окей. Дараагийн сонголтыг харъя. Харин би дөнгөж сая яг ингээ харж байгаа дэн гэд ороод ирсэн. Ороод ирсэн үү? Тийм, тэгээд. За, хамт инээ. Дээр зогсож байгаа оролцогч, 5 дээр зогсож байгаа оролцогч инээгээрээ. Инээгээрээ шүтнүүдээ гаргаарай. Яг инээхгүй байгаа энэ байдал нь хүртэл яг адилхан байна. Тийм байна те. За, дараагийн сонголтыг харъя. 6. Үй, сайн уу? 6, сайн уу? За, 10-ыг харчээ. 10 дээр зогсож байгаа оролцогч инээгээрээ. Ясаг өөр юм тийм. За, Билли. Би чамайг сонголтондоо маш ихтэй байна гэж бодоод байна. Сонголт 5.
5. Итгэлтэй байна уу? Хоёул одоо юунд нь өршөв шууд. Тийм. Тэгээд ч бас. Үзэгчтэй биеллийн сонголт 5. Хамтдаа зөв хариултыг харцгаая. Дээр зогсож байгаа оролцогч чиний ээж мөн үү? Мөн. Яа. Яг мэдсэн ба. Манай бити мундаг юм аа. Бити ээжийг сонгохдоо охиныг бас харсан байсан тий? Тэгэхээр мундаг байна. Ямар гэрхэн бэ? Сайн уу? Сайн байцгаана уу? За үнэхээр усны тусал шиг адилхан байна тий? Тэгээ ямар өндөр юм бэ? Хэдэн настай вэ? 13. Хэн гэдэг вэ? Аз баяр. Аз баяр 13 настай гэхэд ийм өндөр. Тун удахгүй бас загварын салбарт маань бас хүч төрөн орж ирж магадгүй гэдэг да. Царайлаг бас өндөр. Вау. Үнэхээр за Аз баяраа ээжтэй зориулж хандаж хэлэх үг байна уу? Тэгээ амар муухай аштай байхгүй. Тэгээ ээжтэй зөндөө олоодаа муухай ашигласан. Тэгээд тэр болгонд маань намаа ингээд хайрлаад тэгээд хатуу хэлтгүүд маш их баярлаа. Ямар хөөрх юм бэ? Өндөг модель аваарай. Хэвчтэй. Нэгдүгээр үе шат өндөрлөө. Үнэхээр амжилттай байлаа Билли. Мундаг юм аа. Үзэгчтэй Билли маань нэгдүгээр шатанд 7 оролцогчийг амжилттай тааж сая төгрөгийг халаасалсан байна. Энэхүү сая төгрөгөө 2 дугаар шатанд өсгөж авах уу эсвэл бүр унгаах уу гэдэг бол чиний мэдрэмжийн асуудал. Бидэнтэй үргэлж хамт байж биднийг үзэж дэмждэг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бол гэр бүлийн хөгжөөнд цэнгэнт DNA шоу нэвтрүүлэг. Үзэгчтэй нэвтрүүлэг маань амжилттай үргэлжлэж 2 дугаар шатыг эхлүүлж байна. Ингээ та бүхний өмнө загвар өмсөгч Биллийг урьж байна. За дэжгүй юу? Ядраагүй сте Билли. Заашгүй дээ. За Билли, хоёулаа нэвтрүүлгийг эхлэхээс өмнө жаахан чиний талаар ярилцъя тийм үү? Ер нь багада хэр хөдөлгөөнтэй хөвгтөөсөн бэ? За өстой нэлээд хөдөлгөөнтэй хөвгтөөсөн. За. Дандаа л ер нь ингээл нэг найзтай байсан ангида. Тэгээ би тэр дандаа ингээд асуудалд орчдөг, дандаа хэрэг тарьчдаг. Тэгэл ингээл багштуудаал нэг тийм амар сахилгагүй байр хөвгтөөсөн. Хэдэн настайгаас ер нь нэг ийм гоё ийм дөлгөөхөн тий намблаг болсон бэ? За нэг 15 6 таас л нэг ер нь өөрөө цаанаасаа болоод ирсэн үү? Тийм нөгөө нэг хүн чинь нэг юм бөөр суудаг шүү дээ. Ямар эрт бөөрс байсан би. Би ч одоо хүртэл суугаагүй шүү дээ. Тэгээ одоо бас дөлгөөхөн биш ээ. Биш үү? Энэ багийн хуулж хаяхгүй болохгүй байгаа юм биш үү? За Билли, загварын ертөнцид яг хэдэн жилийн өмнө орсон бэ? Загварын ертөнцид ороод одоо 6 жил, 7 жил болж байна баг. Биллидэ баярлалаа. Ингээд хамтдаа 2 дугаар үеийг эхлүүлье. Үзэгч та бүхэнд болон Биллид 2 дугаар шатны дүрмийг танилцуулъя. Билли маань 1-р үеэс 1 сая төгрөгт орж ирсэн. Түүний таагаагүй үлдээсэн 3 эцэг их 3 хүүхдүүдийн зургуудыг дэлгэцэн дээр зөв байрлуулснаар 1 сая төгрөгийг 3 сая төгрөг болгож үржүүлэх боломжтой. Ганцхан оролцогчийг тааснаар мөнгөө хэвээр навж үлдэнэ сая төгрөгөөрөө. За мэдээж гурвангийн буруу таах юм бол ямар ч мөнгөгүй бол. Адлаа 3 шат доошоо буун. Ямар ч мөнгөгүй болохгүй санаа зовлтгүй. 3 шат доошоо буун гэхээр 800, 600, 400 мянган төгрөгтэй 3 дугаар шат руу орох боломжтой байна. Ойлгомжтой юу? 60 секундын хугацаа байгаа. За цаг явсан. Ямар төгшүүртэй юм бэ тийм. За зургийг томруулж харж болно. Солиод ингээд солиод ингэж тийм ингээд тийм. Ишээ. За. Би чам зүг байрлаа. За 30 секунд үлдсэн ш хоёр юм чинь. Мөн үү? секунд, 17 секунд, 16 секунд, 15 секунд. За босно.
Цагийг зогсоох уу? Зогсооё. Цагийг зогсоолоо. За биелийн маань ямар тач 11 секунд дутуу байхад 3 гэр бүлийг одоо оновчтой байрлуулсан. Өөрийнх нь хувьд л та оновчтой гэдэг нь. Одоо хамтдаа зөв хариултыг харцгаая. Ингээд зөв хариултыг хамтдаа харцгаая. Дээдээр зогсож байгаа оролцогч чиний аав мөн үү? Мөн. За биелийн маань 3 оролцогчоос хамгийн анхны оролцогчийг зөв тааж чадлаа. Ингээд дараагийн зөв хариултыг сонсцгоё. Дээдээр зогсож байгаа оролцогч чиний ээж мөн үү? Биш. Боллоо тойл. За яах вэ? За одоо зээдэр зогсож байгаа оролцогчд мөн үү биш үү гэдгийг харчаа тий. Биш үү дээ гэж. Биш үү дээ гэж. Тийм, Үгүй яг бас нэг өөр хүн оруулаад ирсэн биш магадгүй шүү дээ гэж би найдаа тий. За ингээд зөв хариултыг хамтдаа харцгаая. Зээдэр зогсож байгаа оролцогч чиний ээж мөн үү? Биш. Ингээд зүгээр үү? Гэхдээ хоёулаа нэгийг зөв таасан учраас сая төгрөг хэвээрээ үлдсэн. За. Яагаад эргэлзэв? Эргэлзэгч гэжтэй. Уг нь бол би яг л зөвл гэж бодоод тавьсан л та. Гэхдээ зүгээр штэ. Хоёулын чи алдах юм байхгүй. Мөнгөн дүн хэвээрээ байна. Хоёулаа цаашдаа 3 хүн таахгүй ганцхан хүн таах юм байна. Зүг бистэй бараг гоё штэ бараг. Тэ? Ингээд үзэгчтэй биелийн маань 2 дугаар шатыг 1 сая төгрөгтэйгээр дуусгаж чадлаа. Биелэлд амжилт хүсье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч эрүүл байх амархан Vitos брэнд. Удахгүй эргөө уулзцаая. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй 3 дахь үе маань ийхүү амжилттай эхэлж байна. Оролцогч биелийн маань 1-р үеийг 2 сая төгрөгтэй эхлүүлсэн бол 2 дахь үеийг 1 сая төгрөгтэй төгсгсөн. Харин 1 сая төгрөгтэйгээр 3 дахь үеэ эхлүүлж байна. Ингээ та бүхний өмнө загвар өмсөгч биеллийг урьж байна. За ядраагүй өстэй биеллээ. Нөө шүү. За одоо сүүлийн тэмээний ачааг хүнд гэж 3 дахь үе дээр хоёул ирсэн байна. Ер нь бол манай нэвтрүүлгийн хамгийн хэцүү үе юм шиг надад бас санагддаг. Чамд яаж байна? Надаас яг тийм санагдчих. Тийм үү? За окей. Билээ. Энэ үеэд авчих юм бол хоёулаа бас мөнгөний эсгэл амархан шүү дээ. Тэгээ бас сэтгэл амарна тий. Энийг цаанаа нэг юм хэцүү юм дарамттай санагдаж байна. Яана гэж. За биеллээд би 3 дахь үе шатныхаа дөрмийг танилцуулъя. За биеллээ. Сая төгрөгтэй 3 дахь шатнд хоёлаа орж ирсэн тий. Тэгэд өөрийн чинь таасан аав охин 2 байна. За энэ хоёрын энд хамаатан садангууд нэрсэн байгаа. За мэдээч энэ дотор бол энэ хоёрын охины ээж, за эсвэл аавын ээж нь за ингээд хин ч ирсэн байж магадгүй. Цусан төрлийн хамаатан. Үнэхээр сайн харж чадах юм бол энд бол ганцхан олох юм чинь бас чамд боломж байна тий. Төстэй хүмүүс бол энэ ч байгаа. Чи охиноор нь харах хэрэгтэй, ааваар нь харах хэрэгтэй, хоёулангаар нь харах хэрэгтэй. Чамд нэвтрүүлгээс 60 секундын хугацааг өгнө. 60 секундэд сая төгрөг чинь секундээр доошоо унах болно. За чи болсон үедээ цагаа зогсооё гэж хэлээд мөнгөн дүнг яг тэр ивэр нь бас зогсоно. За ер нь дөрөв ойлгомжтой. Ойлгомжтой. За ингээ үзэгчтэй бүгдээрээ хамтдаа 3 дахь үе шатаа эхлүүлцгээе. За 10 хамаатны зургийг харцгаая. За хоёлаа охиныг харна, аавыг харна.
аав охин хоёр хоорондоо ер нь жоон төсгүй юм те. Тийм ээ. Тэр чи одоо нэг аавтай адилхан байх юугүй те. Бас ганцхан охинтой адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёроос төстэй юм да. За дараагийн. За энд 2 номер дээр. Энд ихтэй гол нь нэг охинтой хамралтай илүү аавтай. Хоёулантай л хамралтай байж магадгүй. Мэдхгүй тэрийг цусан төрлийн л хамаатай. Аавтай намаатан байж магадгүй, охинтой намаатан байж магадгүй. Тэгэхээр бүр ямар хэцүү. Амар хэцүү газ. Окей. За одоо энэ хүн жишээлбэл энэ аавын ээж нь байж магадгүй байгаа байхгүй тий. Охины эмээ нь байж магадгүй. Би аавынхын шилийг авахулж байна. За дээдээр зогсож байгаа оролцогчийн шилийг авахулчих идэх үү. За баярлалаа. Шилээ авчаар шал өөр хүн гарч ирж байна тий. За. Эргэлзээтэй оролцогчдоо ч хайд гарч болно. Аав нь ч байж магадгүй болчиход байгаа байхгүй тий. Өвөө нь байж магадгүй болчиход байна. За эмээ. Эмээ нь байж магадгүй. Тэ? Ээж нь магадгүй л харагдаж. Ээж нь. За 7 харъя. 7. Энэ хүний бас хүүхдэн ч байж магадгүй. Гэхдээ мэдэхгүй шүү дээ. Хэд хүүхдтэй гэнэ. За насны хувьд бол бараг том нь байж магадгүй. За энэ бүсгүйч харин ихнэр нь байж магадгүй болоо явуулах шүү. Эсвэл төрсөн дүүн ч юм уу те? Нэг юм арсны өнгө. За Биш юм аа тий. За 10-ыг харчаа. Оо бас үсэн янзлаад байна. Гараг дээр зогсож байгаа оролцогч. За цаг явж эхэллээ. За эргэлзээтэй байгаа оролцогчийг харж байна. 8-3-ыг харъя. 3 номер. За цагийг зогсоё. За цагийг зогсоолоо. Зя үзэгчтэй цагийг Билли маань зогсоосон сая төгрөгнөөс 716,667 төгрөгөн дээр цаг зогссон байна. Тэгэхээр Билли одоо сонголттой нь өөртөө хэрэг ихтэй байна. Статилтэй гэж хэлж чадахгүй юм. За ингээд Билли сонголтоо авъя. Аз чамаа гэвэг. Үзэгчтэй Биллигийн сонголт 8. Зөв хариултыг хамтдаа харцгаая. Нэм дээр зогсож байгаа оролцогч танай хамаатан мөн үү? Биш. Окей. За үнэхээр Билли маань амжилттай оролцсон. Тэгээд 716,667 дээр зогсоод энэ мөнгийг би авчаасаа гэж чин сэтгэлээсээ их хүссэн. Гэвч Билли маань амжилттай бүдэрлээ. За ингээ бүгдээрээ зөв хариултыг харцгаая. Oh no. За уучлаарай. Танаа төрсөн дөө юу? Тийм, манай төрсөн дөө. За ямар ч тач бүгдээрээ биелэлтэй баяр хүргэе. Маш их амжилттай явлаа. Гэр амжилттай явлаа. За ингээ үзэгчтэй 3 дугаар шат маань энэ хүн амжилттай өндөрлөө. За биелэлд ямар санагдаж байна? Ер нь хүнийг царай төрхөөр нь одоо генээр нь тий тань гэдэг бол бас хэцүү асуудал юм байна. Мөн үү? Үнэхээр хэцүү. Хэцүү үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Гэлэрээсээ тий. Үнэхээр байна гэдэг. Бас адилхан хүмүүсээс байдаг юм. Байдаг юм байна. Үнэ жишээлбэл аав ээж нь ч юм уу тий хүүхдтэйгээ адилхан байх нь бас элбэг тохиолдол байна тий. Гэтэ бас яг ингэ олон хүн ороод ирэхээр амар төөрөлддөг юм байна. Тэг нь яг 10 хүнээс ганцхан хүнийг болно. Гэхдээ Билли маань яг үндэ бол үнэхээр ажигч гярхаа байж чадсан. Үнэхээр бас загварын одоо тий урлагийн хүн учраас маш мэдрэмжтэй, өндөр мэдрэмжтэй байж чадлаа. Баярлалаа, баяр хүргэе. Үзэгчтэй Билли маань өнөөдрийн дугаарт хөгжилтэй, сонирхолтой оролцсон гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Ийхүү гэр бүлийн хөгжөөн цэнгээ DNA шоу нэвтрүүлэг маань амжилттай өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Эрүүл байх амархан Vitos брэнд нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Амьдралд наад жаргал хамгийн сайхан бүгдийг хүсэн ёрой. Шинэ дугаарыг эргэн эртэл түр баярлалаа.